Онгор сар Монгол улсад бүртгэгдсэн нийт гэмтэргийн 3.1-ийг залингийн гэмтэрэг эзэлж байна. За харин үүний 90 гаруй хувь цахим орчинд үйлдэгдэж байгаа юм. Тэгвэл цахим залингийн эсрэг дансаа бүү ашиглуул аяны хүрээнд Монголын банкны холбоо сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төвтэй хамтран ажиллаж найдвартай их сурвалжуудаар иргэдэд бодит мэдээллийг түгээх ажлыг хэрэгжүүлж байна. Цахим залилангийн эсрэг баримт нэн тэргүүн сүлжээний редакцуудын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарласан байна. Тус хөтөлбөр нь цахим залилангийн хохирогч болгоос урьдчилан сэргийлэх, мэдлэг ойлголт өгөх чиглэлээр контент бэлтгэж 3 сарын турш олон нийтэд хүргэх зорилготой юм. За энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт 9 редакц нийтлэлийн санаагаа ирүүлснээс 3 редакцийг шалгаруулж тус бүрд 5 сая төгрөгийн тэтгэлэг олгосон байна. Энэ удаад бол дансаа бүү ашиглуул гэдэг ийм одоо урайтайгаар явж байгаа маа. Тэгээд энэ аяны хүрээнд бид нар бас энэ баримт шалгах төвийнхэн маань хамтын ажиллагаагаа энэ жил анх удаа бас хамтарч ажиллаж байгаа. Тэгээд энэ найдвартай мэдээлэл түгээдэг энэ сүлжээний байгууллагуудтай одоо тэтгэлэг олгох замаар энэ аяныг бас илүү олон түмэнд хүргэх. Дээрээс нь хуурамч одоо энэ юу нэ одоо лайв байдаг юм уу янз бүрийн ийм цахим залилангийн сүлжээн дээр байгаа мэг автоматар одоо зогсоох иймэрхүү ажлуудыг бол хамтарч хийж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 172 ширхэг тийм суглааны лайвыг бид нар одоо рейтлэх буюу тухайн мэдээлэлд нь шошго зүүгээд тэгээд хүн болгонд одоо ширэлсэн хүн болгонд тэр мэдээлэлээ хуваалцдаг. Түүнээс гадна нөгөө хурамч мэдээлэл түгээж байгаа хаягийнх нь үзэгдэлтийг бууруулж хязгаарладаг. Энэ автоматжуулалтаа ашиглаад одоо өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд 172-ыг бууруулчаад ингээд ажиллаж гин гэсэн үг. За яг энэ ирчээрээ одоо бид нарын цахим залилангийн аяны хүрээнд одоо түгж байгаа хурамч мэдээллүүд иргэдийг залилж болцсошгүй хурамч мэдээллүүдийг шалгаж одоо технологийн аргаар бууруулж ингэж ажиллаж байгаа. Залилан чинь одоо бидний анхаарч өмнө нь сонсч ирснээс шал өөр төвшөнд хүрсэн юм байна. Тэгээ бидний өөрсдийн ч мэдгүй олон төрлийн залилангийн одоо ийм төрлүүд байна. За тэрнийг илүүтэй онцлоё. За тэгээ ялангуяа залуучуудын одоо манай сайтын хувьд яг онцлог нь болохоор түүхээ хуваалцах байдаг болохоор ерөнхийдөө community дээрээс суурлаад ер нь залиланд өсчихсэн түүхүүдийн илүү сонсъё. Тэгээ яаж шийдэжсэн тийм. Тэгээ цаашлаад хүмүүс бас өөр ямар зөвлөх өгмөр байгаа гэдгийг уншигчдаас уншигчид руу илүү хүргэх тийм. Тэр тал дээр илүү анхаарч байгаа. Сүлжээнд нэгдсэн орон нутгийн редакцуудын 50% саналаа ирүүлсэн ба орнууд дата хэвлэл мэдээллийн байгууллага шалгарсан нь онцлог байсан юм а. За мөн анализ мэдээллийн аятайн болон залуусын дуу хоолой болсон UB Life сайт шилдэгээр шалгарч тэтгэлгээ гарт авлаа.